За сайн байцгаана уу? Намайг Энхбаатар овогтой их цэцэг гэдэг. Би Баян-Түмэн суманд төрсөн. 2018 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөд 2023 онд болтол шинэ хөгжил цэцэлбэр сургуульд ажиллаж байгаад одоо 2026 он болтол нэгдүгээр сургуультай ажиллаж байна. За энэхүү эзэнчид төгссөн мэргэжлээр бол боловсролын байгууллагт 8 жилдээ тасралтгүй ажиллаж байна. Багш Энхбаатарын их цэцэг нь боловсрол судлалын магистр заах арга зэрэгтэй багш юм ажиллаж явах хугацаанд нэг удаа 5 дугаар анги төгсгсөн. Ажил мэргэжилтэд оруулсан хувь нэмэр, ахиц өөрчлөлт, ур чадварын хувьд секцийн багш нартай хамтран математик монгол хэлний хичээлийг хөндлөнгийн үнэлгээний уналттай суралцсан зорилтоор монгол хэл математикийн хичээлээр судалгаат хичээлүүдийг зохион байгуулсан. Ур чадвар 2025 ээлжид хичээлийн уралдаан аймгийн хэмжээнд зохион байгуулаглаа. Үүнд монгол хэл судлагдгуунаар мэдээний бүтцтэй танилцсан сэдвээр оролцож, бүсдээ 1-р байр аймагт монгол хэл судлагдгуунаар итгэлийн бүтцтэй задлал хийх сэдвээр амжилттай оролцлоо. За манай сургуулийн тэргүүлэх зорилго нэгдүгээр бол ээлжид хичээлийн чанарыг сайжруулах, сурагчдын ойлгон унших чадварыг дэмжих гэж байдаг. За бүх хичээлийн суурь үндсийг бол ойлгон уншихаас эхэлдэг гэж боддог. Тийм учраас сурагчдайгаа бол ойлгон унших чадвар дээр бол маш сайн анхаарч ажиллагаа. Тийм учраас манай ангийн сурагчид өглөө бүр хичээл эхлэхийн өмнө 10 минут бол одоо уншлагыг бол тогтмол хийж хэвшсэн. Сурагчдын ойлгоод унших чадвар болон өөрийгөө илэрхийлэх чадварт анхаарч ажилладаг. Зайн сургалтын үед Canva, Filmor болон бусад аппуудыг сурч интерактив захин хичээлүүдийг бэлтгэж ангийн бүлгэмдээ байршуулсан. Сурагчийн хөгжил хүмүүжилд гарсан ахиц анги хамт олонны төлөвшил. Багш инх цэцэг нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусдтай хамтран ажилладаг. Даасан ангийн сурагчдыг тогтмол олон улсын кенгуру олимпиадад оролцуулж 2-3 дугаар зэргийн диплом авсан. STEM хөтөлбөрийг хэрэгжүүлсэн намрын спартакиадын нийт бүх төрөлд 15 медаль авч, нэгдсэн дүнгээр анги хамт олноороо 2 дугаар байр эзэлсэн. Эрүүл Монгол хөгжил бүхнийг чадна урайндор үсэн ажил амжилтны төвд бүх сурагчдаа эртэлрүүлэгт оруулж, гарсан үр дүнд тооцон ажилласан. Улсын аваргын хөгжөөнд дэмжигчдийн улсын аварга шалгаруулах охид минь өөрсдийн оролцсон төрөлдөө баг багаараа алтан медаль хүртжээ. Маргад Эрдэнэ хос алтан медаль, Дэмчимээ алтан медаль, Намын Эрдэнэ алтан медаль, Хувь Зээ алтан медаль, Маргад Эрдэнэ бор өндөр зохион байгуулагдсан болор шигтгэний 20 жилд оролцож Монгол хүчийг чөлөөт бүжгээр хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ. STEM сургалтаар ангийн 48-аас 43 сурагч хамрагдаж ширээ шат төгсөр сурлаа. STEM боловсролыг сурагчдад хийж суралцснаар сэтгэн бодох багаар хамтран ажиллах чадварууд нэмэгдэнэ. Эцэг их зохицуулагч үйл ажиллагаанд асар хамгаалагчид идэвхтэй амрагдаж, хуваарийн дагуу зам дээр зохицуулагчийн сурагчдын аюулгүй байдлыг хамгааж ажилладаг. Сургууль болон албан байгууллагаас зохион байгуулж буй сургуульд үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан, хандивын аянд нэгдэж, мөнгөнд тусламж үзүүлсэн, дорнод бага боловсролын өглөөний уншлагад анги хамт олноороо амжилттай хамрагджээ. За цаашид идэвхтэй сургалтын аргуудыг хичээлдээ тогтмол ашиглаж, сурагч бүрийн ахиц амжилтыг тооцсон агуулгын хоцрогдохгүй сургалт тал дээр анхаарч ажиллана. Мөн залууны хувьд заах арга зүй, захин ур чадвараа хөгжүүлэн бусдтайгаа хамтран ажиллах болно.